цахилгаан станц байгуулж, аж үйлдвэрлэсэн хот суурин газар бүр тор мэт төмөр замаар холбогдож, Сталин улаан армийг дэлхийн хамгийн хүчирхэг арми болгосноор зөвлөлт хэмээх байлдааны машин бий болжээ. Зэвсгийн үйлдвэрүүд бат бөх танк үйлдвэрлэж, нисэх технологийн мэргэжилтнүүд дэвшилтэд техник бий болгожээ. Ихэнх Орос хүн Сталины дэглэмд ороо зогсохгүй дэмжиж байлаа. Дэглэм тэр чигтээ номходгох хантаз мэт болж, зөвхөн Сталины хүслийг дагаж, үнэн алдартны сүм байтугай өөр хэн ч эсэргүүцэж чадхаа байлаа. Сталин шашны бэлэг тэмдгийг устгахыг тушаажээ.